За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр санал их хэлбэрхэн хийгээд хэлбэрхэн гэхдээ их өсвөлөө имиж болоод байгаа. Тэрхүү сандлыг хэрхэн хийх талаар оруулъя. За сандлаа хийхин тулд эндээс snap toggle командыг авна. За энэ snap toggle дээр болохоор grid point vertex гэсэн цэгүүд итгэжүүлсэн байна. За тэгээ командын панелаас shape line командыг авна. За энэ ажлын талбараа томруулж хагаад за ингээд ерөөхдөө нэг юм суур гаргаж авах. За дахиад ихнээс нэ. 3 За цэгүүдийг за уцаа snap toggle авч хаад за ажлын талбараа богсгоно. За эндээс vertex командыг сонгоно. Ингэснээр цэгүүдээ болоод бүхэлд нь идэвхжүүлэх боломжтой болж байгаа. За тэгээд дээш нь босгож ирэх. Энэ дөрвөн цэг нь болохоор суурийн цэг болж хуурна. Тийм болохоор энэ дөрвөөс бусдын дээш нь 3 нэгжээр дээш нь босгоно. 3 нэгжээр. За одоо дараа нь суур үлдсэн 5 цэнгийн хэсэг 4 цэг үлдээд тэгээ 3 цэгээр дээш нь за энд ямар алдаа гарав. Энэ дэше босгохгүй нэг цэг боссон байна. Цэгийг за дахиад босгоё. За тэнгсэн байгаа. За тэгэхээр ерөөхдөө бол энд за эндээс энэ хоёр цэгийг урагш нь татаж өгнө. Одоо буцаагаад хэлбэрт нь оруулах нь. Ингээ хэмжинээс харахад ерөөхдөө сандлын хэлбэр бол харагдаж байна. За одоо эндээсээ за энийг ишин давхцуулна. За гэх мэтчлэн байж байгаад ингээд сандлуудаа ерөөхдөө нь сандлынхаа ерөөхдөө арамыг бол гаргаж авах нь байна. За юм хэлбэртэй. За тэгээ сандлыг урт нь жоох урттаа байгаа болохоор энийг жоохон багасгачих. За шатад томруулж хагаад цэгүүд дээр ямар алдаа байна. Тэр алдааг зөвчий. За нэрс болсон. За хажуунаас болсон. За эндээс жоох алдаанууд байна. За энийг түр алгасан. За ингэ боллоо. За ерөөхдөө сандлын хэлбэр бол гарлаа. За эндээс rendering гэдэг хэсгийг нэгээд enable in renderer, enable in viewport гэдгийг сонгоно. За за энэ radial дээр thickness-ийн 1.5-аар авъя. За side-ийн 8-аар авч. За ингээ quick render харах юм бол ийм зүйл харагдах нь. За энэ цэг дээр нэг алдаа байна. шиг харагдаж байна.
За энэ алдааг янзлая. За энэ дээр V-Ray rendering stop-ыг тохируулъя. Энэ дээр V-Ray гэсэн рендер байх шиг байна. Mental Ray. За үнийг default scanline render гэдгээр сонгоё. За ингээд рендер хий. За орчныг гэрэлтүүлэхийн тулд rendering-ээс environment гэдгийг сонгоно. За color дээр нэлээд цайруулаад өгч. За дахиад render хийхээр ингээд за нэг иймэрхүү байдалд харагдах нь. За үүн дээр их тавцсан нь бол мэдээж box байна. За box-ыг бол дээрээс нь харж агаад за ингээд зурч. За боксын сегментиг бол нэлээд ахиу хаана. За энэ дээр 35 45 1.5 за ингээд тохируулж. За энэ биш байна. Ингээд 12 сегментээр авъя. За одоо энийг дахиад эргүүлнэ. Shift товчоод харж агаад эргүүлэн. За энэ дээрээс энэ командыг авчи. Энэ команд нь болохоор эргэлтийг бол 5 градусаар тэг шимтэй явуулдаг нэг тийм даваа талтай байгаа. За instance хийн. За одоо арай өндөрдсөн байна. Энийг instance хийхгүйгээр копигаар уулах нь илүү оновчтой болж таарч байна. За ингээд цааны буур бол багасгах 35-ыг багасгаад за 25-30 байхад болохоор за ингэж тавьчих. За энэ дээр bend командыг ашиглаад bend яг энэ жил гэдэг нь авъя. За тэгэхээр аль нь илүү тохирогтой тэмдэглэх байна. За эндээс x тэмдэглэхийг сонгоод хасах 20 градус дээр. Халуулна. За эндээс бол тойрог бол энд харагдаж байна. За үнийг ингэ доош нь буулгаад ингээд тааруулчихна. За нөгөө хойд арын түвшлийг нь бол мөн адил bend команд ашиглана. За энэ дээр мөн адил x тэмдэглэг. За
За мөн адил 20 градус. За ингээд тохируулах нь. За эндээс энэ түвшлэгний за энэ тойргийг 12 болгох чи илүү оновчтой болох болоо. За нэг ийш татчих. За энэ түвшлэгийг түр урагшин болгочихъя. За энэ дээр ингээд цэгүүдийг нэмэх хэрэгтэй болно. Үүний тулд refine гэдэг командыг сонгоно. За ингээд ерөөдөө ойролцоогоор хуваачна. За эдрийг ингээ хойшин баг багаар хойшлуулад за нэгэ энэ төслийг хойшлол. За ингээ харах юм бол нэг иймэрхүү байдалтаар харагдах нь. За эндээс энэ та нар бүхэн хэмжээнүүдээ бол өөрсдөө ингээ тохируулаад хийж болно. За эндээс би энийг 30 болгож бууруулъя. Тэгээд энийг жоохон урагшлуулчих. За 35-аараа байх нь зүйтэй байна. Тэгээд энийг жоохон урагшлуулад ингээд тавьчихна. За энийг бол мэдээж боксоор хийсэн байгаа. Энийг та нар өөрсдөө extended primitive дотор байгаа chamber box-ыг ашиглаад хийж бас үзэр арай илүү аятайхан болох болов гэж таамаглаж байна. За энэ босоо түвшлэгийн хувьд бол за нэлээд жоохон дээш нь өргөчье. За энийг 35-ыг нэг 20 30-ыг 27 болгоч. За ингээд сандал бэлэн боллоо. За сандалтаа орчин оруулъя. За үүний тулд плен за плений сегмент бол 1 за плен дээр бол хөл бол яг голоор нь татсан байгаа үүнийг доош нь буулгая. За одоо материалыг хий. За ерөөхдөө материалыг бол зөвхөн энгийн юм ашиглаад хийчихнэ. За энэ бол пленийг авъя. Жон саарл өнгөтэй. Стандарт. За энэ жон саарл өнгө оруулчих. За энэ болохоор түвшлэг буюу одоо төмөрн. За зөвхөн энгийн материалууд ашиглаж байгаа. Тэгсэн анхаараарай. За энэ хоёр нь болохоор түвшлэг буюу
За ингээ литрийн гэж ярьдаг те хуурамч арьс гэдэг. За тэрнийг ерхэд нь оруулж жаахан. За ингээд одоо рендер хийгээд үзчих. За өшөө хангийг нь бүр харлуулж чад. Нэг нь за үн дээр одоо гэрэл нэмчи target spot за ганц санал дээр бол гэрлийн хэмжээ бол нэлийн их байгаа болохоор параметрын жоохон болгоч. За гэрлийг жаа өшөө. Дотортлын хэсгийг нөхөн жоохон гаргаад өгчээ. За гаднaalын нэлээд цацаад перспектив рендер. За нэг иймэрхүү байдалтай гарах нь байна. За үнийг гэрлийн талаас нь тусгаж үзье. Topic perspective. За гэрлийн гадна хүрээг бол нэлээд нэмчихэд болохоор юм байна. За одоо сүүдрийг нь жоохон бууруулъя. Сүүдрийн хэмжээг density нь болохоор нэг 0.05 дээр. За нэг иймэрхүү байдалтайгаар ингээд санал бэлэн болох нь байна. За тэгэхээр эндээс мэдээж та нар энэ өнцөг болонгуудыг нь илүү тойрог хэлбэртэй шилжүүлэхийн тулд хэрэг гарах юм байна. Яагаад тэгэхээр ийм хурц өнцгтэй бол байна гэж бол байдаггүй. Тийм болохоор энийг хэрхэн өнцгүүдийг нь илүү тийм тойрог хэлбэрт шилжүүлэх вэ? За энэ хоёр энэ цэгүүдийг авъя. За эндээс chamber гэж энэ командыг сонгоно. Хоёр. За дахиад за одоо бол энэ хэсгийг илүү за одоо ингэ харъя. За амархуу байдалтай ингээд өөрчлөгдөх нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бол сандлыг бол иймэрхүү төрлийн санал ингэж хийж бол өшөө илүү та нар өөрсдөө илүү нарийн жимхлүүр ажлуудыг нэмж хийгээд сандлыг бол илүү гоё болгож болно. За ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.